хүн бүхний сэтгэл зүрхэндээ хүсэг хүлээдэг, догдолдог, олон гайхалтай мэдрэмжүүдийг бэлгэлдэг 12 доосоор ажил ярьсан байна. Хүн болгон өнгөрсөн жилийнхээ ололт амжилтуудыг бодоод, дүгнээд, эх жилийнхээ амжилтыг, ажлыг төлөвлөж яадаг. Ийм учраас 12 доосаар өөрөө тэр жигтэй гайхамшигтай сар байдаг. За олон хүмүүс, албан байгууллагууд, найз нөхдөөрөө хамтдаа шинэ жилийн баярыг болвол дэлхийд даяараа бол тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгээ сүүлийн үед анзаараад байхад бол манай залуучууд шинэ жилийн баярыг бол маш гоё зөөр сөхстэйгээр тэмдэглэж өнгөрүүлдэг болсон байна. Гоё бэлдэж ирдэг болсон байна. За үүнээс гадна одоо алкогольны зүйл гэдэг юм уу тэр эдэн ундааг бол тааруулан, тохируулан одоо ингэж хэрэгэлдэг болсон байгааг харахад бол их сайхан байдаг. Ер нь альва юмнаас нэг юм гоё мэдрэмжүүдийг аваад тэгэл яг хэмжээгээ мэдээд одоо болно гэдэг зүйлүүдээр зогсоод цаашаа явчихвал илүү гоё санагддаг л да. Тэгээд нэг зүйлийг нэмж хэлэхэд одоо юу гэдгийг хажууд чинь байгаа найз чинь ч юм уу хамт олон чинь одоо найз нь болцсон шүү гэж хэлэх юм бол окей гэж тэр хүний үзэл бодлыг нь хүндэтгэж байгаарай. Тэгээд бусдынхаа эрх чөлөөнд тийм ээ тэр үзэл бодолд нь одоо хүндэтгэлтэй хандаад нэгийг бас хэтрүүлэн одоо чи одоо нэг уучих ингэж хидэр гэж шахалгүйгээр заавал алкогол хэрэглэснээрээ баяр бол гоё болдог биш. Өөрсдөө дотроосоо бие биентэйгээ сайхан үгсийг ярьдаг, хамтдаа дуулдаг, бүжгэлдэг. Ингэжээч одоо өөрөө баяр бол их сайхан болоо явцдаг л да. Тийм учраас залуучуудыг энэ алкоголны зүйл гэдэг зүйлээс хол байгаараа бити хэтрүүлэг хэрэглээрэй гэж уриалмаар байна. Хэтрүүлээд хэрэггүй.